За Магнус Хүрэн дарга 5 сарын 8-нд улсын хурлаар энэ албан тушаалд очиж 54 хоног 13 насны ажиллаа эхлүүлээ 49 сонж байгаа юм. Тэгээ та нөгөө их хурлын чуулган дээр нэг хөлөнгө чинь асуулт хариултаар ярьсан юм байгаа. Тэр асуудал яг юу болж байна вэ? Тэр яагаад тэгэхээр их чухал асуудал байгаа. Нэг хоёрдугаарт сая та анхаарах гэж хэлээд байна. Анхаарах гэдэг чинь ер нь ямар санкцтай зүйлс юм бэ? Энийг тодорхойлмоор нь. Зөрчил юм уу, яг юу юм? Анхаарна гэдэг чинь optional юм уу, mandatory буюу одоо зайлшгүй хэрэгжих шаардлагатай юм уу? Эсвэл бол хэрэгцсэн ч болно, хэрэгжихгүй ч болно гэсэн агуулгатай юм уу? Нөгөө хоёрдмол биш яг нэг утга агуулгатай л зүйл аудитаас гарч ямар байдаг. Тэгэхгүй аудит нь ингээд дүгнэлт хийгээл гаргаал байдаг. Тэрэн дараад нь засагдахгүй яваад өнгөрсөн жилийн төсвийн асуудал дээр ч гэсэн ингээд гарч ирж байсан. Сангийн сайдаас 233 байгууллагын нэг ихний 739 тэр бүм гээд орж ирж байна. Одоо энэ төрийн албаагчдыг 9-15%-аар цомготхон эднэр гээд яриа яваад байсан. Тэр яг энэ манай энэ хууль хүчний байгууллага, хууль хэрэгжүүлэх, шударга шиг тогтоох байгууллагуудын төсөв дээр тодорхой орон тоог цомготгох, тэр дундаа дарга нарыг бууруулах тийм тооцоол байгаа юу? Байхгүй бол яагаад, байгаа бол яагаад хичнээн хуваар юм бэ гэж. Цагдаагийн ерхий газарчд юм уу яг ингээд одоо гал барьдаг газрыг харахаар бол одоогийн байгаа оронтоо нь бол бас л хурц ядаал яваад байгаа харагдаад байт. Шүүхийн шийдвэр дээр ч гэсэн ингээд хурц ядаал харагдаад байт. Тэгээд 3-4 хүний хийх ажлыг 2 хүн тулчдаг. Тэгээ 24-24-оор тулаа хийчихлээр бүтээмж нь ундаг. Яг иймэрхүү юм харагдаад байгаа байхгүй юу? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрууд дээр ингээ очихлоор нэг тиймэрхүү. Тэр энэ төрлийн тооцоо судалгаа яг энэ төсвүүдээр яаж орж ирж байгаа юм бэ? Нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нөгөө одоо хүүхдийн 20 анги дээр ч юм уу очихлоор одоо нөгөө он удаан жилд амьдсан олон ийм хатууд эд бүтцийн асуудлууд байдаг. Тэр энэ одоо хүний эрхийн үндэсний комиссээр ч гэсэн ингээд барилга байгууламжийн асуудал, шүүхтээр ч гэсэн бас байгаад байдаг. Энэ чиглэлийн асуудал дээр ямар нэгэн одоо тодтоглоор таналтууд ер нь хэдэн хувь яаж орж ирж байгаа юм бэ? Энэ сангийн сайдын байр суурийг сонсъё. Тэгээд хариултан дээр нь бол яг одоо яг өнөөдөр Бянган орооны хурал дээр бас яг ингээд энэ чиглэлээр таналт болцсон байгаа тийм юу байвал байгууллагууд байвал бас байр суурийг илэрхийлчмээр байгаа. Яагаад энийг жишээлбэл таньж болохгүй гэсэн үндслээ тайлбарлчмаар байгаа. За ийм асуултууд асууя. За хоёр дахь асуудал бол 3 дахь дараагийн хэлцэх асуудалтай холбоотой буюу 2025 оны төсвийн тодголтой холбоотой асуулт асуулаа. Тэр үед нь сангийн сайд хоёр дахь асуултыг хариулъя. За эхний асуулт ерхий аудитор 3 номер микрофон. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. За улсын хурлын байнгын ороо болоод улсын хурлын чуулганы хуралдаан дээр гишүүдийн одоо гаргасан зарчмын саналууд аудитын үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэгдсэн олон одоо анхаарч ажиллах чиглэлүүдийг бол за миний бие очиод ажил хэрэг болгохын төлөө ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар аудитын газрынхаа зохион байгуулалтыг хийсэн. За энэ зохион байгуулалтаар за намайг ажил авах үед бол аудитын үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг нь 55% албан хаагчид ажилладаг. За дэмжих буюу одоо захиргаа чиглэлтэй 45% одоо хувь нь одоо ийм чиглэлийн албан хаагчид байсан. За өнөөдрийн байдлаар өнөөдөр баталсан яг одоо мөрдөж эхэлж байгаа зохион байгуулалтаар 3-2 буюу 66.10 одоо хэдэн хувь нь 66 одоо гаруй хувь нь аудитын үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. За 33 буюу 3-1% нь бол дэмжих алба буюу захиргааны чиглэлтэй бол үүрэг гүйцэтгэж болгож ингэж хүн хүчнийхээ хуваарлалтаа зөв болох төлөв рүү анхаарсан. За улсын хэмжээнд аймаг нийслэлтэйгээ авч үзэх юм бол 81% нь бол аудитынхаа үүргийг гүйцэтгэж байгаа. 19% нь дэмжих алба буюу захиргааны албыг гүйцэтгэж байгаа. За дээр нь нэмээд энэтэйгээ холбогдуулаад аудитын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг 5 одоо үндсэн нэгжүүдтэй болсон. Нийслэлийн аудитаа салгаж тусгай одоо нэгж болгосон. Аудитын хяналт шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах газар бий болгосон. За дээр нь одоо тусгай чиг үүрэг буюу энэ урьдчилсан аудит хийх одоо нөхцөл болцоог хангах энэ чиглэлээр ажиллах одоо зохион байгуулалтаа бэлдсэн тусгай чиг үүргийн аудитын газар гарч ирсэн байж байгаа. За дээр нь аудитын хэрэгжилтийг онцгойлон анхаарч ажиллах нэгжээ байгуулсан. За бүх одоо
мэдээлэл нэгтгэж хяналтанд авч цаашдаа анхаарна, урьдчилан аудит хийн. Мөн одоо цахим аудит хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ чиглэл рүү бол бүх зүйлээ ингэж хандуулж ажиллаж байгаа гэдгээ нэгдүгээрт одоо хэлье. За хоёрдугаарт анхаарах гэдэг дээр болохоор зэрэг ер нь бол улсын хурлын өөрөө шийдвэрлэх бүрэн эрхийн асуудал дээр энийг анхаарч үзээсэй гэдэг ийм санал хэлж байгаа. За хоёрдугаарт нь болохоор бид нар энэ удаа улсын хурлын тогтоолын төсөл гаргах одоо ийм саналыг төсвийн банкаар төсвийн зарлагын хяналтын дэд хороонд одоо бас саналаа бэлтгэж өгч байгаа. Ягаад гэвэл одоо олон удаагийн аудитор ингээд дахин давтагдаад байгаа, он удаан жил давтагдж байгаа энэ асуудлыг нэгмөр улсын хурлынхаа холбогдох үтсийн нэгжүүтэй хамтарч шийдвэрлэхгүй бол жил болгоны аудитын дүгнэлтэнд ийм яваад байгаа учраас бид нар энэ дээр бас анхаарч ажиллах үүднээсээ ийм тогтоолын төсөл бас оруулж ирж мэргэжлийн байнгын орон дээр энийг тавьж шийдвэрлүүлнэ гэсэн ийм бодолтой байгаа. Ер нь бол улсын хурлын бүрэн эрхэд бол улсын хурлын анхаарал толиулах асуудлаа л анхаарах гэж хэлж байгаа. Одоо товчилж ингэж оруулж байгаа маа. Юу толиулж байгаа. Багнаас өрн дараа нөгөө 5 сарын 8-нд нэг асуусан асуулт маань болохоор өнгөрсөн жил жишээлбэл улсын төсвийг аудит ингээд дүгнэлт хийгээд их хурлаар оруулж ирэхдээ ерөнхийдөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийтж байна. Ерөнхийдөө гэж байгаа шүү, яг текстээр нь хэлж байгаа. Наривчлан хянах гэхлээр хэмжих нэгж тэр журманд байхгүй байна гэдэг байгаа байхгүй. Энэ яагаад их чухал юм бэ гэхлээр сая жишээлбэл өнгөрсөн жил ингээд ерөнхийлөгч хориг тавиад төсвүүдээр бид нар таналт хийлээ шүү дээ. Бүх салбар дээр ингээд жигдлээ таньчихсан шүү дээ. Гингүүт яг энд одоо эрүүл мэнд боловсролч гэдэг ч юм уу яг тэр онцгой танаж болохгүй асуудал. Одоо тэр тэрүүн цогоо дээрс чинь одонгой эмчээ нэг тэр бумыг хассан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг ийм шаардлагатай хасах боломжгүй зүйл дээр нь хүртэл ингээд тэгшлээ тасчихж байгаа байхгүй юу? Тийм ээ, зүгээр би энд жишээ татаж хэлж байгаа. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд нийцж байгаа хэсэг дээр нөгөө яах вэ гэдэг дээр та нэг шийдэл олоод яар. За 3 номерын микрофон хариулъя. За үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал нийцж байгаа хэсэг асуудлаар үндэсний аудитын газар одоо дүгнэлт гаргана. За ер нь бол шалгуур тодорхой биш байгаа гэд манай байгууллагын одоо манай албаагчд бас ийм тайлбар өгж байгаа. За бид бол ямар ч үсэн энэ тодтголын үеэр бол ийм зүйл бол одоо оруулж ирэх боломжгүй байсан. За 26 оны төсвийн төслийг оруулж ирэх үед бол энэ асуудлыг нэг тийш нь болгож оруулж ирнэ гэдгийг бол танд бас илчи. За ажлынхаа явцсын тэр шалгуур үзүүлэлттэй холбоотой явцсын талаар би бас тухайн үрдэн танд танилцуулаад явъя гэж бодож байна.